Москвагаас хариу иржээ. Хөндөд нөхтөө. Үндэсний банк байгуулахад зөвлөлт засагт Орос улсад хандсан хүсэлтийн хариу ирсэн байна. Та энийг дуудаж өгнө үү? 1923 оны 7 дугаар сард бүх холбоотны коммунист намын төв хорооны улс төрийн төвчөөний хуралдаанаас Орос Монголын банк яаралтай байгуулах нь чухал гэдгийг зөвшөөрч, уг банкны оруулах Оросын хувь нь 100 мянган алтан өрөөблөөс хэтрэхгүй байх. Түүнийг төлөх хугацааг тодорхойлохыг санхүүгийн хороонд даалгасхва. Төв хорооны нарийн бичгийн дарга нөхөр Сталин гарын үсэг зурж тогтоол гаргажээ. Хүн төрөлхтний хөгжлөөс асар хоцрогдсон байсан Монгол улс ардын хувьсгал ялсны дараагаар төр улсаа эмхлэх өөрчлөлт шинжилэлтийг хийхдээ юуны төрөнд үндэсний банктай болохыг зорьсон юм. Мөнгөний гүйлгээ гадаадын олон валютаар хийгддэг. Мөнгө хүлэлт газар авсан эмх замбраагүй байдлыг халахын тулд засгийн газраас мөнгөнд тэмдэгт гаргах замаар санхүү мөнгөний урсгалыг цэгцлэхэд зөвлөлт холбоот улсын дэмжлэг оролцоотой хувь нийлүүлсэн худалдаа ба аж үйлдвэрийн банкыг байгуулснаар орчин цагийн банкны тогтолцоо үүсэх түүх эхэлсэн. Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо хөгжин бэвжсэний 100 жилийн ойд зориулв. Хамтдаа бэвжсэн 100. Технологийн хөгжлийн хурдад хүн төрөлхтөн гүйцэгдэж бидний өдөр тутмын санхүүгийн харилцаа нэгэнтээ ухаалаг утас руу шилжсэн цаг үед бид амьдарч байна. Секунд шүрхгүй хугацаанд хаанаас ч хаанч төлбөр тооцоогоо хийдэг боллоо дэвшилт хүрсэн энэ зам урт бас өрнөн үйл явдлаар дүүрэн байсаар өнөөдрийг хүрсэн юм а. Үндэсний мөнгөнд тэмдэгттэй болохоос энэ хүртэлх туулсан зам нь зөвхөн орчин цагийн шинжилэлт өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй. Бидний өвгдөөдсөн Төв Азийг эзлэн хүчрхэг орчин байх үеийн дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэртэй холбогдно. Төв Азийн нүүдэлчдийн байгуулсан төр тулс хүн гүрэн нийтийн толлын өмнөх 198 онд хөрс зэрэгэлдэх хань улстай гэрээ байгуулан хоёр улс энэ чацуу гэдгээ хүлээн зөвшөөрч улсын хилээ цагаан хэрмээр тогтоож хань улс хүн гүрэнд жил бүр их хэмжээний алба төлөхөр болж шаниуд явуулах бэлгийн зүйлдээ мянган зоос оролцуулдаг байсан археологийн малтлага судалгаагаар олддог. Төв Азад тогтоож асан хүн гүрний дараах түрэг уйгурын хаан тус хятад нарын гаргаж байсан зооснууд ч өнөө бидэнд ирж. Хятад нар 907-оос 1121 оны хооронд 20 удаа гүйлгээний зоос цутхан гаргаж дөрвөн зүгийн зоос төмрийн хэргийг захирах 5 байгууллага ажиллуулж байж. Их Монгол улсыг 1206 онд байгуулсны дараа моринож сэлэн барьсан хүний хөрөгтэй 12 жилийн амтны дүрс бүхий мөнгөн зоос цутгаж байж. Үүнээс хойш Монгол, Араб, Перс, Хятад хэлээр алт, мөнгө, зэс, хүрлэр цутгасан олон янзын зоос гарч байж. Одоогийн байдлаар Чингис хааны 4 янзын алтан зоос олдоод байгаагийн нэгэнд нүүрэн талд Араб үсгээр Авгайх эзэн Чингис хаан, ард талд нь Коран судрын үгийг бичсэн байдаг. Чингис хааны ач хувилаа 1260 онд байгуулсан Монголын юан гүрэн бол Монгол, Төвд, Уйгур, Дали, Хятадыг нэгтгэсэн асар том гүрэн байлаа. Зүүн Европоос Монгол, Хятадаар дамжин Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт худалдаа намыг хөгжихийн хэрээр мөнгөн тэмдэгт цаас гаргах бодит шаардлага үүсжээ.
Юан улсын цаасан мөнгөн тэмдэгтийн дардасны их хуулбарыг Японы төв банкнаас Монгол банкнд гардуулан өгч байсан нь Монгол банкны Эрдэнэсийн сангийн музейд хадгалагдаж байна. Манай энэ танхим маань Монгол банкны Эрдэнэсийн сангийн нэрэгдэх мөнгөн тэмдэгтийн танхим байгаа. За энэ танхимд байна одоо их Монгол улсын хаадын зоос, дурсгалын зоос, монголчуудын эргэлж ирсэн төлбөрийн эрсдлүүд хадгалагдчихэд. Хувилынхаа 1260 оны 10 дугаар сард Жун Тун Юан Бао Жао Чао хэмээх 10-т 20-т 100-т мянгатын цаасан мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулснараа дэлхийн мөнгөний түүхэнд онцгой үргийг гүйцэтгэсэн. Энэ бол Монголын эзэнт гүрний иргэшээлд байсан улс орнууд хүчирхэг төрийн дор нэгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч итгэн биширч байсныг батлах түүхэн үйл явдал юм. Чао мөнгөн тэмдэгтэд Хятад ханз дөрвөлжин бичгээр мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэл цаазаар авна. Гэмт этгээдийг мэдээлсэн хүнийг 5 лам мөнгөөр шагна. Энэ мөнгө нь хааны албанаас баталсан өндөр эрхтэй бөгөөд бүх орон нутагт хугацаагүй гүйн гэсэн утга бүхий мөнгөн тэмдэгтийн дарга, хэвлэлийн дарга, төрийн хяналтын дарга гэсэн баталгаатон бичээстэй байдаг. Хожим Хувилын хаан бүх хятадыг нэгтгэснийхэн дараа 1287 оноос мөнгөний системийг боловсронгуй болгож цаасан мөнгөн тэмдэгтийн 10 янзын дэвсгэртийг гүйлгээнд гаргана. Цаасан мөнгийг улс орон даяар нэвтрүүлэхийн тулд Юан улсын дотоод бичгийн яамнаас засаг захиргааны нэгжүүдэд тэгшитгэх хэмээх салбарыг байгуулж эд зүйлийн үнийг тохируулах, цаасан мөнгөөр алт мөнгийг солих ажлыг эрхэлж байж. Удалгүй 1298 онд тус яамнаас хэртэж муудсан цаасан мөнгөнд зэрэг тогтон 25 янз болгож өөрчилсөн байна. Дааны хавчиг. Төлбөрийн олон янзын хэрэгсэл түүхийн цаг хугацаанд хувьсан өөрчлөгдөж хэрэглэгдсээр ирсэн ч дэлхийн мөнгөний түүхэнд өнөөдрийг хүртэлх цаасан мөнгө буюу бэлэн мөнгөний хэрэглээ томоохон байр суурийг эзэлсэн хэвээрээ байна. Үндэсний эрхчлөлөнд хөвсгөл ялж, дуурга тусгаар болсноо тунхаглан зарласан монголчууд оны цолоо олноо өргөгдсөн хэмээн нэрлэж 8 дугаар богдож явзан дампхутагтыг хаан ширээнэ залав. Манччин улсын нөлөөнд мөнгөн гүйлгээ төлбөрийн хэрэгслийн баялаг уламжлал уусаж үгүй болж исэн ч 1911 онд цаг эргэж завшаан тохиолдсон. Энэ бол Манччин гүр нуран унж монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан явдал юм. Тэр жилд 5 яам байгуулагдаж шуурхайлан ажиллаж эхэлсний нэг нь Чингван Чагдаржав сайдтай сангийн хам хэргийг бүгд захиран шийтгэгч яам байлаа. Тус ямыг ажиллаж эхлэх үед Монгол оронд Хятадын худалдааны 500 гаруй пүүс зээл худалдаагаар ажиллаж асар их ашиг олж байлаа. Тэр үед Монголын нэг өрх 500-аас 1000 лам мөнгөний өртөө. Эхэс дээдсийн нийт төрөл гэхэд 11 сая лам мөнгө болж байсан нь эдийн засгийн тусгаар тогтнол устж байсны баталгаа юм. Хаан Турсын судлаач Иван Михайлович Майскийн тэмдэглэл даашингүй Тянги дэгийн пүүсүүд худалдааных биш. Харин банкны эдийн пүүс юм. Худалдааны тус пүүсүүд банкны үйл ажиллагаа эрхлэх явдал энд түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон бөгөөд энэ хоёр пүүс үйл ажиллагаагаар бусдаас ялгарн төрөлжиж банкны үйл ажиллагааг явуулах болж. Энэ хоёр пүүс мэрсэр худалдаа хийдэгч хэрн хөрөнгөний эргэлтэнд нэг их нөлөө үзүүлэх. Тэдний гол ажил нь зээл олгоход. Гэхдээ голдуу улсын зээл олгоход оршино гэж. Монголд жил бүр гадаадаас 35-аас 40 сая рублийн үн ханштай бараа оруулж, эргээд 50-аас 60 сая рубльтэй тэнцэх түүхийд бараа гарч байлаа. Улсын сангаар авжуулахаар хичээн зүтгэж байсан Чагдаржав сайд нэн тэргүнд гайлын хилцэг өргөдгөн гайлын яам байгуулж, гаднаас орж ирэх бараа таваар гадагш гаргах мал аж ахуйн бүтээгдэхүүнд гайлын татвар түрээс ногдуулах ажлыг хариуцууллаа. Мөн жилийн 36% хүүтэйг их боловч үнэн чанартай 70-аас 80% хүүтэйгээр мөнгө хүлдэг байдал. Монголын зах зээл дээр жилд 35-аас 40 сая янчааны гүйлгээ хийж 10 гаруй сая янчааны ашиг олдог. Хятадын пүүсүүдийн төлбөрийг зогсоож, хувийн өрийг нийт хошуугаар хариуцах явдлыг бүрэн болиулжээ.
Үүний үр дүнд хятадын зээл харилж 8 жилийн дотор 4 дахин багассан байна. Монголчууд эдийн засгийн тусгаар байдлаас сэргээж үндэсний банктай болж мөнгө санхүүгийн бодлогыг гартаа авах явдал түлээс чухал болохыг ингэж мэдэрчээ. Мөнгө хүлгийг зогсоосон энэ таатай боломжийг Оросууд алдахыг хүссэнгүй. Тэд 1912 оны 11-р сарын 3-нд Орос Монголын худалдааны гэрээ байгууллаа. Үүнийг ашиглан банк байгуулахыг санаархсан Оросын харьяат Юферов гэгч иргэн Англи, Францын санхүүгийн пүстэй хувь нийлүүлсэн банк байгуулах хүсэлтээ Монголын засгийн газарт тавьж зөвшөөрөл авчээ. Монголчууд түүнд банкнот буюу сангийн албаны тэмдэгт цаас үлдэх эрхийг олохгүй гэдэг нөхцөл тавилаа. Юферовын банк байгуулах зөвшөөрлөлтөй холбоотой уг мэдээллийг авсан Хаант Оросын засгийн газар Монгол дахь худалдаа санхүү эдийн засгийн нөлөөгөө баттгах үүднээс шийдэмгий алхам хийж Юферовын эрхийг Сибирский торговый банкны нэр дээр шилжүүлэн худалдан авч 1915 онд нийслэл хүрээнд банкны үйл ажиллагааг эхлүүлжээ. Монголын засгийн газарч санхүүгийн асуудлаа шийдэхин тулд уг банкнаас 3 удаагийн гэрээгээр нийт 5.1 сая рубль зээлсэн байдаг. 1861 оноос анх эхэлсэн Орос Монголын худалдааны эргэлт 1915 он гэхэд 85 дахин өссөн байлаа. Гэвч дэлхийн 1-р дан татагдсан Оросын худалдааны эргэлт огцсон буурч 1917 онд бүрэн зогслоо. Энэ үед монголчууд олон төрлийн мөнгө гүйлгэнд хэрэгжилж байсан юм. Хятад банкны контороос эрхлэн гаргадаг байсан цагаан мөнгөн юм бүү. Оросын худалдаачдын гүйлгэнд нэвтрүүлсэн денс мөнгө гэх Германы цутгамал цагаан мөнгө. 7 цэнгийн мөнгөн манжин лут зоос. Оросын 2 дугаар Николай хааны дүр бүхий 5 цэнгийн Орос толгойтой мөнгөн зоос. Мексик хятадын хувь нийлүүлсэн банкны хаягт мөнгөн зоос. Тухайн үеийн хятадын ерөнхийлөгч Юан Шикэн хөрөг бүхий 7 цэнгийн Ёншхот мөнгөн зоос гүйлгэнд эргэлдэж байлаа. Харин 1913 оноос эхлэн монголчууд цаас мөнгө тэмдэгтийг мөнгөн зоосноос илүү үнэлэх болж Оросын Целков буюу цөлхөв хэмээх цаас мөнгөн тэмдэгтийг албан ёсоор гүйлгэнд нэвтрүүлжээ. Оросд хувьсгал гарлаа. Засгийн газрын зээлч нэхэгдэж рублийн хан шунсан нь Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлжээ. Энэ байдлыг харсан нийслэл хүрээнд дэх хятад сайд Чин И хөрөнгөний зах зээлийг эзлэх төлөвлөгөө боловсруулжээ. Тэрээр монголчуудад хятадын засгийн газраас 1 сая юан зээлж Оросын өрийг дарах, оронд нь нийслэл хүрээнд хятадын банкны салбар байгуулахыг зөвшөөрүүлэх, юаныг Монголын мөнгөнд тэмдэгт болгох, өөр мөнгөнд тэмдэгт хэрэглэх тохиолдолд хятадын засгийн газраас зөвшөөрөл авах болзлыг тулгасан юм. Монголын талаас аргагүй эрхэнд зөвшөөрсөн уг гэрээний дагуу хятадын банк автономит Монголын мөнгөнд тэмдэгт, төсөв, санхүү, хөрөнгөний зах зээлийг мэдэх болж Орос рублийг халсан юм. Дунд дэргэн улсын цэргэн эрхтэн Сюшужан 10,000 орчим цэргийн хамтаар нийслэл хүрээнд ирж суусны дараа хятадын пяоз хэмээх цаасан мөнгө арилжааны хэрэгсэл болж хувирлаа. Үүнээс 2 жилийн дараа 1921 онд баруун өнгөр нь монголчуудтай хүч зузаадхан 800 цэргийн хүчээр нийслэл хүрээг хятад цэргээс чөлөөсний дараа сангийн яамны зөвлөх Лавровскийн удирдлагаар боловсруулсан баталгааны тэмдэгт цаас гаргаж хэрэглэвэл болох эсхийг богд хаанд өргөн айлтгасныг ёсоор болгож 20 дугаар зууны Монголын мөнгө санхүүгийн түүхэнд анх удаа бага болзууд хэмээх 10, 25, 50, 100-ын зээллэг гүйлгэнд гарчээ. Сүхбаатар Жанжинаар удирдуулсан ардын журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хяактыг Хятадын гамин цэргээс чөлөөллөө. Ардын цэрэг 7 дугаар сарын 9-нд нийслэл хүрээнээс Оросын цагаан цэргийг үлдэн хөөж, ардын засгийн газар 9 дугаар сарын 14-нд Монгол улс тусгаар тогтносон тухай тунхаг бичиг гаргав. Ийхүү ардын засгийн газар байгуулагдан үндэсний банктай болох асуудалч зүй ёсоор урган гарлаа. Гэвч банк байгуулахаас урьдчилан яралтай хийж эзлэх нэгэн асуудал шийдэл хүлээсээр байсан нь
1800-ад оны дунд үеэс 1921 он хүртэл хошууд ба их стэйцийн хятад бүсүүдэд тавьсан өөр юм. 1921 оны 11-р сарын 24-нд Москва хотно Монгол улсын мөнгөн тэмдэгт хэвлүүлэх тухай гэрээнд сангийн сайд Данзан, Зөвлөлт Орос улсын санхүүгийн ардын комиссарын орлогч Альский нар гарын үсэг зуржээ. Уг гэрээг үндэс болгон 50 цент, $1, $3, $5, $10, $25 тэмдэгт цааснуудаас нийт 2,452 мянган ширхгийг Оросд хэвлүүлсэн нь олон түмний дунд сангийн яамны тэргүүн сайд Данзангийн нэрээр Данзангийн доллар гэж нэрлэгдсэн байна. Гэвч энэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаагүй юм. Учир нь үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулахад зайлшгүй байх гол нөхцөл болох үндэсний банк, хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоо, эдийн засгийн бусад үйлчилгээ хараахан үүсэж бүрэлдээгүй байсан. Мөнгөн тэмдэгтээс 10-т 3-ын мөнгөн тэмдэгтийн зургийг сольж хэвлсэн. Сангийн сайд Данзан ховсгалт засаг төрөд тэрсэлсэн хэрэгээр хэлмэгдсэн зэрэг шалтгаан хүчтэй нөлөөлжээ. Ардын засгийн газар 1921 оны 7 дугаар сараас эхлэн хятад худалдаачдад өр төлөхийг төр зогсоож, өрийн хэмжээг тодорхойлох ажлыг эхлүүллээ. Хятад бүсүүдэд төлөх Монголын амьд хошуудын өрийн үлдэгдэл хэдий хэрэг болох, хизээ аль амьд хошуунд ямар албаны учир хэдэн ланг зээлдүүлсэн, ямар хүүгээр үржүүлж тооцсон, түүнээс хичнээнийн төлж барагдуулсан, одоо төлөх ёстой нь хичнээн лам мөнгө болохыг яг нэг жилийн дотор тодорхойлон мэдүүлэхийг хятадын бүсүүдэд үүрэг болголоо. 1925 он гэхэд Монгол улс хятадын өрийн дарамтаас бүрэн ангиж иржээ. Ардын засгийн газар эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхдээ улсын төсөв санхүүгийн их усэр бүрдүүлэхэд шуурхайлан ажиллаж эхэллээ. Хувьсгал ялах үед Монгол улсад үндэсний мөнгөн тэмдэгт нийтийн хэрэглээнд нэвтэрч амжаагүй. Лангийн цутгамал мөнгөн Ямбу, Хамбургийн мөнгөн Гулдма, Хятадын мөнгөн Зоос, Хант Орсын цаасан мөнгө болох Целков, рубль зэрэг олон зүйлийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байсан тул эдгээр тэмдэгтийн ханшийн зөрүүг жишгэлэх эквивалент хэмжээ тогтоожээ. Тухайлбал Орос төгрөгт 250 мөнгө, Хятад төгрөгт 350 мөнгө, лам мөнгөнд 500 мөнгийг таацуулжээ. Энэ нь засгийн газар мөнгөний бодлогод анхаарч үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг урьдчилан тогтоосонтой дүүцэх чухал шийдвэр байсан юм. (1923 онд цэрэнд орж Цэвэн, Жамин нарын бүрэлдэхүүнтэй комисс Монгол улсын эдийн засгийн үндсэн бодлого хэмээх 18 зүйл баримт бичгийг боловсруулан гаргалаа. Үүнд дурдахтан Монгол улс өөрийн мөнгөн тэмдэгт байхгүй, гадны зоос мөнгө ба тэмдэгт цаасыг хэрэглэсээр алдах нь баггүй тул улсын сангаас алт мөнгө зэс зэрэг зоос хэвлэж, зохих тооны тэмдэгт цаас гаргаж, улсын бүх хөрөнгөөр батлан хязгаар дотор бусад улсын тэмдэгт цаасны зүйлийг явуулахыг хэмнэж, алт мөнгө зэргийн хатуу үдийг улсын санхуд хураан агуулбал зохино. Монголчуудын мөнгөний гачигдлыг туслуулахаар мөнгөн тэтгэврийн банк мэтийг нээвэл зохино гэж тусгасан. Уг шийдвэрийг үндэслэн зөвлөлт холбоот улсаас 2 этгээдийн хувь нийлсэн Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкийг нийслэл хүрээнд байгуулахар болж дөрмийн анхны төслөө илгээсэн юм. Энэхүү төлөвлөгөөг Монгол улсын засгийн газар хэлэлцэн баталж 1924 оны 4-р сарын 7-8-нд хувь нийлүүлэгчдийн хуралдаан Монгол Орос нийлсэн 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Энэ хурлаар банкны зөвлөл, ерөнхий хороо, шалган байцаах комиссийг байгуулсны дотор сангийн яамны төлөөлөгч Мандлын Баточрыг ерөнхий хорооны гишүүнээр сонгож. Тэрээр зөвлөлтийн 18 мэргэжилтэн 4 Монгол ажилтнтай байгуулагдсан хувь нийлүүлсэн банкны анхны удирдах ажилтан Монгол хүн байлаа. Энэхүү 1924 оны 6 дугаар сарын 2-нд 250 мянган алтан рублийн үндсэн хөрөнгөтэй Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк үйл ажиллагаагаан нээлээ. Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн энэхүү банкыг албан хэрэгтэй хэвчлэн Монгол банк хэмээн бичдэг байсан.
Ерөнхий хорооны гишүүн Батбаяр 1924-өөс 29 онд ажиллах хугацаанд Тус банкны анхны салбарыг алтан бүлэгт нээхэд хүчин чармайлт гаргаж, түүнчлэн чуулалт хаалга, заяын шив, улиастай, ачит банкын хөшөөнд Монгол банкны төлөөлөгч суулгах саналыг өргөн мэдүүлж байжээ. Урт удаан тэмцэл тэмүүллийн ачаар үндэсний банктай болж дотоодын мөнгө зээлийн системээ дангаараа зохион байгуулж удирдах, үндэсний валют төгрөгийн худалдан авах чадварыг бэхжүүлэх, улс ардын аж ахуй болон ард иргэдэд бэлэн мөнгөөр үйлчлэх, хуримтлуулах, улсын төсвийн касын үргийг гүйцэтгэх бүрэн эрхийг олж авсан юм. Үндэсний санхүү зээлийн бодлогоо бид өөрсдөө боловсруулах үндэс суурь ингэж тавигдсан юм. Бодлогогүй банк санхүүгийн мэрэгжилтэд боловсон хүчин нэн шаардлагатай болох нь илэрхий болсон тул 1924 оны 6 дугаар сарын 1-нд Гайлийн сургуулийг байгууллаа. Сангийн явдлын яам Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкыг түшиглэн мөнгөний явдлыг шинтгэн сайжруулах комисс байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, мөнгө зээлийн бодлого боловсруулах ажлыг хариуцууллаа. Ардын засгийн газар 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинжилэл хийх тухай тогтоолыг гаргасан байдаг. Энэхүү тогтоолоор үндэсний мөнгөн дэвсгэрт төгрөг нь 1, 2, 5, 10, 25, 50, 100-ийн дэвсгэрээр гарч, мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар 75% нь түргэн борлогдох бараа материалаар баталгаажна гэж тогтоосон байна. Монгол банк 1925 оны 12 дугаар сарын 9-нд зөвлөлт толгойд улсад үйлдвэрлэсэн зоос болон цаасан мөнгө гүйлгээнд нэвтрүүллээ. Урт удаан хугацааны саад бэрхшээлийг даван туулсны эцэст бүгд найрамдах Монгол ард улс өөрөнгөх үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтэй боллоо. Монгол банкнд хоригдлогдсон улсын алт болон валютын фондын түшиглэн 1928 оны 4 дугаар сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулсан юм. Ингэснээр манай улсын үндэсний валют төгрөг 1928 оны 8 дугаар сарын 1-ний байдлаар 51.8 Америк центтэй тэнцэх болжээ. Би банкны болдон байна. Тийм, банкны болдон байна. Одоо нэг жоохон мөнгөтэй болоод байна. Тийм. За, мэдлээ. Монгол улсын санхүү эдийн засгийн байдал сайжрахын хэрээр сангийн яам, Монгол банк, Гайлийн байгууллагад санхүүгийн мэрэгжилтний нөөц дутагдж эхэллээ. 1924 онд байгуулагдсан Гайлийн сургуулийг 1926 онд Нэгтлэн бодохын төр сургууль болгон нэрийг сольж, сурах хугацааг нь 2 жилээр сунгалаа. Хэдийгээр 1924-өөс 1935 онд бүртгэл тооцооны мэрэгжилтэй 420 хүнийг, 1926 онд зөвлөлт толгойд улсын Москва, Ленинград хотод санхүү бүртгэлийн 10 мэрэгжилтэн бэлтгэсэн ч боловсон хүчин дутагдaltaй хэвээр байлаа. Тиймээс 1935 онд Монгол улс санхүүч, нэгтлэн бодогч бэлтгэх санхүүгийн техникумыг байгуулж 500 шахам залууст мэрэгжил олгож, улмаар 1946 оноос санхүү эдийн засгийн техникум болсноор 3 жилийн сургалтаар жилд 375 төгсөгчтэй болж өргөжжээ. 1926 оны дундаас Хятадаас Зэсцоос, зөвлөлт толгойд улсаас червоны цэмэх мөнгө оруулж эхэлсэн нь төгрөгийн ханшинд нөлөөлж байсан. Иймд мөнгөний явдлыг шинтгэн сайжруулах комисс яралт арга хэмжээ авч 1927 оны 3 дугаар сарын 1-ээс хойш Зэсцоос ба Червонецыг өөрийн орны гүйлгээнд хэрэглэхийг бүрэн хориглосон төдийгүй Хятад янчаан Монгол төгрөг хоёрын ханшийг нэгэн адил бодох, худалдан авах бараа зүйлийн үнийг зөвхөн Монгол төгрөгөөр тооцох, Монголын нутаг дэвсгэрт засгийн газрын зөвшөөрлгүйгээр гадаадын элдв валютаар тооцоо хийхийг бүрмөсөн зогсоох ажлуудыг шуурхаа явуулж томоохон үр дүнд хүрсэн байна. 1929 оны 12 дугаар сарын 3-нд Коминтернээс нэгэн тусгай зааврыг ирүүлсэн нь бүгд найрамдах Монгол ард улс хөрөнгөтний бус замаар буюу нийгэм журмын замаар зөвлөлт толгойд улсын хэрэгжүүлсэн туршлагыг хэрэглэх заавар байлаа. Үүнийг засгийн эрхэнд гарсан Монгол ардын хувьсгал намын зүүнтнүүд муухраар хэрэгжүүлж, шинэлэг иргэд сүмхийдийн хөрөнгийг хурааж, лам нарыг албадан хар болгож, хүчээр хамтралжуулж, гадаад худалдаанд онцгой эрх тогтон хувийн худалдаа, тээвэр, үйлчилгээг хязгаарласан зэрэг албадлагын ажиллагаа үлдэжээ. Мөн Монголд ажиллаж байсан гадаадын пульс компани үйл ажиллагааг зогсоолов. Үүнд Хятадын худалдааны 8000 гаруй ажилтны хөөгдөн гарч 80 гаруй том жижиг пульсийн хөрөнгө хураагджээ. Үүнээс болж улсын төсвийн гол хэсгийг бүрдүүлж байсан Гайл худалдааны татварын орлого буурч
бараа таварын хомсдолд орсноор үнийн хөрөгдөл үүсэн амьдралын төвшөнд оройтож төгрөгийн худалдан авах чадвар буурлаа. Монгол банк контокоррент гэх нэрийн дансны нэгдсэн системийг хэрэглэн аж ахуйн газруудаас санхүүгийн төлөвлөгөөг биелүүлж чадах эсэх, биелүүлсэн эсхийг үл харгалзан зөвхөн төлөвлөгөөг баримтлан зээл олгох боллоо. 1933 он гэхэд Монгол банкнаас олгосон зээлийн өрийн үлдэгдэл 1930 оныхтой харьцуулахад худалдаанд 5 дахин, тээвэрт 15.5 дахин, хөдөө аж ахуйд 18.3 дахин өслөө. Алдаатай зээл мөнгөн гүйлгээний бодлого нь бүгд найрамдах Монгол ард улсын мөнгөн гүйлгээ болон үйлдвэр аж ахуйн газруудын хөрөнгөн зарцуулалтыг замраагүй болгож тэднийг санхүүгийн хувьд хүндрүүлсэнтэй холбоотойгоор манай улсын санхүү эдийн засгийн нөөц богино хугацаанд шавхагджээ. Зүүнтний бодлогын хүрээнд хийгдсэн цэвэрлэг, хөрөнгө хураалт, хамтаржуулалтыг Монголд баяр эсэргүүцэж эхэллээ. Иймийн учир 1932 оны 6 дугаар сард хуралдсан Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны намын хянан байцаах төв комиссийн онц 3 дугаар бүгд хурлаас цаашид бүгд найрамдах Монгол ард улс нь шинэ маягийн хөрөнгөтний ардчилсан бүгд найрамдах улсын шин чанартаагаар оршин тогтнох ёстой гэж тодорхойлжээ. Үүнийг түүхэнд шин эргэлт хэм бодлого хэмээн нэрлэдэг. 1932-оос 1934 онд 300 шахам хууль дүрмийг боловсруулан гаргаж, хамтрал коммуныг татан буулгаж, энгийн нэгдлүүдийг байгуулан чинэлэг ардыг хавчин гадуурхахыг зогсоож, ардын аж ахуйн хувийн идэвх санаачлага, баяжих, хөрөнгөчхийг сайшаан дэмжих, худалдааг хөгжүүлэх, хувь хүмүүст зээл олгох бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. 1933 оны 3 дугаар сард зээлийн ажиллагааг шинжилэн өөрчлөх тухай ардын сайдрын зөвлөлөөс гаргасан тогтоолоор Монгол банк нь мөнгөний гүйлгээг тохируулан зохицуулж, гүйлгээнд мөнгөн тэмдэгтийг гаргах, зээл санхүүгийн бүх төрлийн гүйлгээг хийж буй зээл тооцооны нэгдсэн төв газар тул тус орны улс ардын аж ахуйг бэхжүүлэх явдалд чухал хөшүүрэг болох ёстой гэж тогтоолоор Монгол банкны зээлийн ажиллагааны үндсэн зарчмуудыг тогтоож, банкны зээл нь заагдсан нэр зориулалттай, эргэж төлөгдөх хугацаатай, хүүтэй, барьцаалагдсан үнэг бүхий зүйлсээр заавал баталгаажсан байх ёстой болсон нь суурь өөрчлөлт байсан юм. Банкны бүх гүйлгээ 1935 онд 1 тэрбум 178 сая төгрөг байсан бол 1939 онд 2 тэрбум 638 сая төгрөг болж өсжээ. Энэ хугацаанд банкны актив 95 сая төгрөгнөөс 185 сая болж нэмэгдлээ. Улсаас нийт аж ахуйн салбар, ардын аж ахуйд олгосон зээллэгийн хэмжээ 1935 онд 80 сая төгрөг байснаа 4 жилийн дараа 42.5%-аар өсөж 139 сая төгрөг болж өсжээ. Монгол банкны дэргэд худалдааг сэргээх зорилгоор улсын худалдааны газрыг 1934 оны 9 дугаар сард байгууллаа. 1936 он гэхэд улсын худалдааны газрын 12 бааз, 49 салбар нь 727 энгийн болон 315 комиссийн худалдаачинтай хамтран ажиллаж 46.1 сая төгрөгийн барааг тогтвортой үнээр бөөнөр худалдаасны 80.7% нь энгийн худалдаачдад, 16.5% нь улс хоршооллын байгууллагуудад ногдож байж. Бүгд найрамдах Монгол ард улс цаасан мөнгөн тэмдэгтийг 1939 онд шинчилж, албан ёсны бичиг үсэг өөрчлөгдсөн тав илдэн мөнгөн тэмдэгт дээрх сүлд, бэлэгдэл, үг үсгийг өөрчилж байсан юм. 1932 онд аж үйлдвэрийн салбарын 46% нь улсынх байсан бол 1940 он гэхэд 70 шахам хувь болтлоо нэмэгдэжээ. Улсын өмчийн хэлбэрийг өргөтгөж бэхжүүлэх бодлого үүгээр хүчээ авлаа. Бүгд найрамдах Монгол ард улс нэг талаараа зүйл толгойд тусалж, нөгөө талаараа өргөн хэрэглээний барааны хомсдолд өртөх нь тодорхой болжээ. Хот суурин газруудын иргэдэд өргөн хэрэглээний барааг картаар олгож эхэллээ. Энэ хомсдлыг дотоодын үйлдвэрлэлээр нөхөхийн тулд жилийн хэрэгцээнийхээ 3/2-ийг, хүнсний бүтээгдэхүүнийхээ 50%-ийг дотоодод үйлдвэрлэхээс өөр аргагүй болсон юм. Улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж байсан ард олноос хураах албан татвар зээллэгийн тухайд
1941 онд 51.6 сая төгрөг буюу бүх орлогын 29.8% байсан бол 1945 он гэхэд 57.5 сая төгрөг буюу 18.2%-ийг эзэлж байж. 1945 онд эдийн засгийг нэгтгэн удирдах үүрэгтэй төлөвлөгөөний комиссийг байгууллаа. Үүний ачаар дайны үед манай улс мөнгө зээлийн үйл ажиллагаагаа нэгтний баяа болж хяналтын чанга хатуу дэглэм баримталж сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг татан бадлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд ашигласан билээ. Зөвлөлийн засагт социалист бүгд найрамдах холбоот улсын засгийн газар нь бүгд найрамдах Монгол ард улсын ардын аж ахуй, санхүү зээлийн системийг цаашид хөгжүүлэх явдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкнд оролцсон өөрийн хувийг Монголын засгийн газарт шилжүүлэн өгөхөөр санал тавьсныг халуунаар өгтөн авч энэ тухай хоёр улсын хооронд 1953 оны 12 дугаар сарын 31-нд тогтоосон протоколыг үндэс болгож хувь нийлүүлсэн Монгол банкыг өөрчлөн байгуулсан. Энэхүү Монгол улс 100% өөрийн өмчлөлт үндэсний банктай боллоо. Үүний дараа 1954 оны 4-р сарын 12-нд сайдрын зөвлөлийн тогтоол гарч тус банкны нэрийг бүгд найрамдах Монгол ард улсын банк хэмээн нэрлэхээр өөрчилж дүрмийг баталжээ. Улсын банк нь эмэлсийн үйл ажиллагаа явуулах, богино урт хугацаат зээл олгох, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, гадаад дотоод гүйлгээ эрхлэх тооцооны болон кассын төв болохыг зааж. Энэ үед Монгол банк нь бүгд найрамдах Монгол ард улсын томоохон хот суурин газар бүх аймгийн төвд нээсэн 22 хэлтэс салбар 13 кастай болоод байсан юм. Монгол улс 1955 онд мөнгөн тэмдэгтийн загвараа дахин шинжилжээ. 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэрт дээрх бүх тоо үгийг кирилл үсгээр бичин мөнгөн дэвсгэртийн хэмжээг 1941 оны загвараас бага зэрэг томруулан хэвлэжээ. Ингээд 1955 оны мөнгөн дэвсгэртүүд 1966 онд гүйлгээнээс албан ёсоор хасагдж байж. Мөнгөний эргэлтийг хурдсахын тулд 1964 онд аймгийн төвөөс 100 км-ээр хаслагдсан сум суурин газруудад банкны тооцооны касс байгуулж ажилуулахар шийдвэрлсэн бөгөөд 1973 оны байдлаар улсын хэмжээнд ихэнх сум нэгдэл суурин газрыг хамарсан 220 гаруй тооцооны касс ажиллаж байлаа. Сайдрын зөвлөлийн дэргэдэх улсын төлөвлөгөөний комиссн жил 5 жилийн төлөвлөгөө улмаар бүгд найрамдах Монгол ард улсын 10-аас 20 жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн төсөөлөл үндсэн чиглэлийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байлаа. Энэ хүрээнд мөнгөний бодлогыг улсын төлөвлөгөөний комисс тодорхойлж, улсын банкны ерөнхий хороонд хэрэгжүүлж, хяналт тавих үүрэгтэй байлаа. Улсын банкны тухайн үед явуулж байсан гол үйл ажиллагаа нь урт болон богино хугацаатай зээллэг байжээ. Үүнээс хамгийн хурдан үр дүнгээ өгч байсан нь богино хугацааны зээл байсан юм. Үйлдвэр, аж ахуйн газрууд үйлдвэрлэлийн онцлог, нөөц, түүхийд, бараа материалын ханган нийлүүлэлт, татан авалтын ажиллагааны онцлогоос болж эргэлтийн фондыг тогтоосон нормативээс илүү бэлтгэх явдал гарч байжээ. Тиймээс үүнийг улсын банкны богино хугацаатай зээлээр нөхөж байсан юм. Аж ахуйн газрын үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ өснө нэмэгдэхин хэрээр зээлийн хэмжээ өссөөр байлаа. Улсын банкнаас олгосон богино хугацааны зээл 1951-ээс 56 онд 2 дахин, 1956-аас 1961 онд 1.6 дахин, 1961-ээс 1966 онд 1.4 дахин өсжээ. 1966 онд шинээр 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөгийг гаргаж урдны гүйлгэнд хэрэглэгдэж байсан бүх цаасан мөнгөний тэмдэгтийг богино хугацаанд солих байдлаар гүйлгээнээс татсан байна. 1966 оны мөнгөний тэмдэгтүүдийн загварыг 1960 онд батлагдсан үндсэн хуулиар шинжлэгдсэн бүгд найрамдах Монгол ард улсын сүлд болон Сүхбаатарын хөрөгтөгөөр хэмжээг гүйлгэнд хэрэглэхэд тохиромжтой байдлаар шийджээ. 1967 оноос улсын банк зээлийн тусгай дансаар зээлжүүлэх нэртэй шинэ төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг их бүтээн байгуулалтанд зориуллаа. 1974 он гэхэд улсын банкнаас барилга угсралтын байгууллагад олгосон богино хугацаатай зээлийн хэмжээ 1968 оныхоос 2.7 дахин өсжээ. 1977 онд барилгын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 3 тэрбум төгрөг,
1980-аад он гэхэд 5 тэрбум төгрөгт хүрлээ. Зээл өгч эхэлсэн нь зээлийн хөрөнгийг үр ашигтай, зөв ашиглах, аж ахуйн тооцоог бэхжүүлэх, эргэлтийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах чухал хөшүүрэг болж байжээ. 1960 оноос улсаас хөдөө аж ахуйн нэгдэл дундын 17 үйлдвэрийг зээлийн хөрөнгөөр өргөдгөх, хөрөнгийн ашиглалт, зарцуулалтанд тавих банкны хяналтыг сайжруулахын тулд зээлийг 3-аас 10 жил болгож уртсгалаа. Нэгдлийн үйлдвэрлэлийн үндсэн туслах материал болох түлш, шатхуун, малын тэжээл, терэн ногооны үр, бордоо зэргийг худалдан авахд зориулан 1 жилийн хугацаатай зээл олгох бол 1970 оноос эхлэн хөдөө аж ахуйн нэгдлийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт хэмжээнд багтаан богино хугацаатай зээл олгож, эргэн төлөлтийг нэгдлийн нийт мөнгөн орлогоос төлөвлөж байх журам тогтоолов. 1973 он гэхэд хөдөө аж ахуйн нэгдлүүдэд улсын банкнаас олгосон богино хугацаатай зээлийн хэмжээ их нэмэгдэж, нэгдлийн нийт мөнгөн зардлын 54.6%-ийг зээлээр санхүүжүүлж, мөнгөн орлогын 56%-аар зээлийг төлөвлөсөн байж. 1951 он хүртэл зөвхөн зөвлөлт холбоот улстай хийж байсан гадаад худалдааны харилцаа өргөжөж, бүх социалист орнуудтай төлбөр тооцоо хийдэг боллоо. Ингэж улсын банкны олон улсуудтай харьцах гадаад төлбөр тооцооны эхлэл тавигдсан юм. Бүгд найрамдах Монгол Ард улс 1948-аас 1955 онд бүх социалист орнтой худалдаа төлбөрийн хэлэлцээр байгуулсан нь улсын банкны гадаад тооцооны ажиллагааг системтэйгээр хөгжүүлэх боломжтой боллоо. Үүнтэй холбоотойгоор 1958 онд сайдрын зөвлөлөөс социалист орнуудтай бэлэн валютын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийг улсын банкны ерөнхий хороонд олгожээ. 1960 оны байдлаар бүгд найрамдах Монгол Ард улсын импортын 55.5%-ийг өргөн хэрэглээний бараа, 45.5%-ийг машин, тоног төхөөрөмж, бусад зүйл эзэлж байлаа. Гадаад худалдааны төлбөр тооцоог хоёр орны хоорондын өр төлбөрийг төвлөрсөн журмаар харилцан суудах хэлбэрээр зохицуулж байсан юм. Эдийн засгийн гадаад харилцаа өргөжөж, өсөн нэмэгдсэн нь гадаад тооцооны бүртгэл хяналтыг сайжруулж, эмх цэгцтэй болгох шаардлагыг нэмэгдүүлсэн юм. Тухайн үед бүгд найрамдах Монгол Ард улс социалист орнуудаас гадна Швейцар, Австри, Финлянд, Иран, Египт, Энэтхэг зэрэг улсуудтай худалдааны гэрээ байгуулан худалдаа 8 хийж байлаа. Энэ үед улсын банкны ерөнхий хороо нь Лондон, Парис, Цюрих, Токио, Вен, Юнион банк, Лайндер банк, Эйро банк зэрэг газруудтай түншин харилцаатай албан ёсны корреспондент хэлэлцээртэй байж. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн тогтоолын дагуу улсын банкны ерөнхий хороо 20 төгрөгийн дэвсгэртийг 1981 онд гүйлгэнд гаргажээ. 20 төгрөгийн дэвсгэртийг гүйлгэнд гаргасантай холбогдуулан 1966 онд үйлдвэрлэсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгэнээс хасагдаагүй ч 1981 оноос гүйлгэнээс татагдаж эхэлсэн байна. Хэв загварыг Сүхбаатарын эгц харсан хөргийг байрлуулж, нүүрэн талын баруун, зүүн, дээд болон дах цэцгэн хүрээнд доторх хортын араб болон уйгуржин тоог ногоон өнгөтэй байхаар өөрчлөн тогтоожээ. Өөрчлөн байгуулалтын хөтөлбөр зөвлөлт холбоот улсаас эхлэн түгэлээ. Социализмын хүрээнд даалгавар хэрэгжүүлэх зорилготой байсан энэ хөтөлбөр нийгмийг бүхэлд нь өөрчлөх хөдөлгөөн болон хувирч, социалист хамтын нөхөрлөл задарч эхэллээ. Бүгд найрамдах Монгол Ард улсад 1990 оны эхээр улс төрийн шинжилэл хийх зорилготой олон нийтийн хөдөлгөөнүүд байгуулагдаж эхэллээ. 1990 оны 3 дугаар сарын 4-нд жигсаал цуглаан зохион байгуулагдаж, 3 дугаар сарын 9-нд Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчоо огцорхоо мэдэгдлээ. Иймэрхүү Монгол улс социалист нийгмээс ардчилсан тогтолцоонд шилжих эхлэл тавигдлаа. Засгийн газраас 1990 оны 8 дугаар сарын 24-нд банкны хөгжилд шинжилэлт хийх чухал шийдвэрийг гаргалаа. Энэ нь бүгд найрамдах Монгол Ард улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны тухай нийтлэг дүрм хэмээх 8 хэсэг 13 зүйлтэй дүрм батлан гаргаж, уг дүрмэнд аж ахуйн банкыг хувь нийлүүлэгчдийн хурлаас байгуулж, дүрмээ улсын банктай тохиролцсон батлах, зангийн ямнаа бүртгүүлж гэрчилгээ авсны дараа хуулийн этгээд болно. Гэхдээ валютын ханш тогтоохгүй, эмиссийн үйл ажиллагаа явуулахгүй, үйлдвэр аж ахуйн газар, байгууллага, иргэдэд зээл тооцооны гүйлгээ хийж үйлчлэх ёстой гэж зааж. Үүгээр манай улсад хоёр их шатлалт банкны тогтолцоо бүрэлдэх эхлэл тавигджээ.
1990 оны 11-р сарын 5-ны өдөр улсын банкны ерөнхий хороо үйлдвэрийн хувь нийлүүлсэн банкнд анхны зөвшөөрлийг өгсөн энэ үйл явдал бол 1924 оноос хойш 66 жилийн дараа Монголд хүн өөрийн нутаг дэвсгэртэй хувийн өмчийн банк байгуулах хэрэгтэй болсон системийн асар том дэвшил юм. Үүнээс хойш өнгөрсөн 34 жилийн хугацаанд нийт 39 банк байгуулагдаж 2024 оны байдлаар Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт, Хас, Төрийн банк тэргүүтээ 12 банк үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Зах зээлийн нийгэмд шилжих эхний жилүүдэд Монголын эдийн засаг гүнзгий хямарч асар өндөр инфляцтай тулгарлаа. 1990 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 3.3 тэрбум төгрөгийн барааны нөөцтэй байсан улс 2 сарын дараа 1.6 тэрбум болтлоо хорогдлоо. Мөнгөний масштабыг өөрчилсөн бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын 20 дугаар тогтоол гарлаа. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын 20 дугаар тогтоолоор эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх арга хэмжээнүүдийг авч байгаа явдал үлээ. Улс ардын аж ахуйн гол салбаруудыг дэлхийн зах зээлийн үн, эдийн засгийн харилцаанд шилжүүлж, дотоодын үнийн тогтолцоог боловсронгуй болгохдоо нийгмийн зайлшгүй зардлыг үнэт багтаан, үйлдвэр аж ахуйн газрын бие дааж, үр ашигтай ажиллах нөхцөлийг хангах, эрчим хүч, материалын нөөцийг хэмнэхэд үнийн хөшүүргийн үйлчлэлийг хүчтэй болгох чиглэлийг баримтлан Ард түмнийхэн амин чухал эрх ашиг амьдралын үүднээс үндэсний өргөн хэрэгцээний үйлдвэрүүдэд онц байдал тогтоож ард түмний хяналтыг тавьж байна. Энэ тогтоол нийгмийг цочирдууллаа. Банкнаас гадуур эргэлдэж байсан үндэсний валютыг баримжаалах, хязгаарлах зорилготой уг тогтоол гарсны маргааш нь бүх бараа үйлчилгээний үн 2 дахин нэмэгдсэн нь иргэдийг баламгдуулсан юм. Нэг энэ дээр одоо нэг ярих цааныг зүйлгүүд одоо бидний цалин өгөөг бат энэ өмнө өндөр энэчгээ зэрэг одоо юу яаж бид юм авах гэдэг мөнгө авахгүй. Хэдийгээр цалин тэтгэврийн хэмжээ масштабаараа өссөн ч иргэдэд дургуйтсан хэвээрэл байлаа. Үүнтэй холбогдуулан иргэдийн хадгаламжийн 10,000 хүртэлх төгрөгийг 2 дахин өсгсөн нь 10,000-аас дээш төгрөгийн хадгаламжтай 651 хүнд таалагдсангүй. 20 дугаар тогтоолыг хэрэгжүүлснээр хямралыг зөвлөлт холбоот улстай харьцуулахад 40 дахин бага, зүүн Европын орнуудтай харьцуулахад 5-аас 6 дахин бага инфляцтай давсан байна. Нөгөө талаар олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийг дагаж шок хэмжээлгийг хэрэгжүүлсэн нь санхүүгийн дэмжлэг, зээл тусламж хүртэх боломжийг давхралгасан эерэг нөлөө үзүүлсэн ажээ. Үүнээс хойш удалгүй бүгд найрамдах Монгол ард улс, олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны гишүүнээр элслээ. Тухайн үед мөрдөгдөж байсан улсын банкны хууль, дүрм, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд тохирохгүй болсон тул банкны тухай хуулийн төслийг яралтай шинжлэх хэрэгтэй болсон юм. Банкны хуулийг 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүгд найрамдах Монгол ард улсын банк хурлаар хэлэлцэж 4 дугаар сарын 4-ний өдөртөө баталжээ. Ингээд тухайн жилийнхаа 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн байна. Банкны хуульд бүгд найрамдах Монгол ард улс дахь банкны тогтолцоо нь бүгд найрамдах Монгол ард улсын төв банк, арилжааны банкнаас бүрднэ гэж зааснаар 2 шатлалт банкны тогтолцоог хуульчиллаа. Төв банкыг Монгол банк хэмээн нэрлэхээр тогтож, засгийн газраас хараат бус зарчмаар үйл ажиллагаа явуулах боломжтой болгож, Монгол банк, арилжааны банкны эрх үүрэг, харилцаа холбоог тогтоож өгч. Хэдийгээр нэн чухал дээрх алхмуудыг цаг алдалгүй хийж хэрэгжүүлсэн ч инфляц болон төгрөгийн ханшны уналтаас болж 1992-оос 1993 онд Монголын эдийн засаг бэлэн мөнгөний хомсдолд орлоо. 1992 оны эцэг гэхэд Монгол банкны нөөцөд ердөө 100 сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө үлдсэн байлаа. Энэ нь 1981 онд зөвлөлт холбоот улсад хэвлүүлсэн 1966 оны загварын мөнгөнд тэмдэгт байсан бөгөөд 20 жил хэрэглэх байсан нөөц 2-оос 3 жилийн дотор гүйлгээнд гарч дуусжээ. 1993 оны эцэст гүйлгээнд эргэлдэж байсан 10.8 тэрбум төгрөгийн 81% буюу 8.8 тэрбум төгрөг иргэдийн гар дээр байсан юм. Албан байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрч иргэдийн банкнд итгэх итгэл суларч эхэллээ. Иргэд хоорондоо төгрөгийн тооцоогоо доллараар хийж эхэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ асуудалд Монгол банк буруутай хэмээн мэдээлж байлаа. Ийм хүндрэл бэрхшээлийн дундуур 1993 онд цоошин загвартай, ондоо утга бэлэгдэлтэй мөнгөн тэмдэгттэй боллоо. 1991-ээс 1993 онд Монгол улсын өмнө шинэ мөнгөн тэмдэгт хийлгэх найдвартай бүс сонгох, шинэ загварын мөнгөн дэвсгэртийн зураг, загвар зохион бүтээлх зэрэг маш олон чухал ажил давхцаж байсан юм. Ингээд Английн Томас Деларуг сонгож шинэ мөнгөн тэмдэгтээ хэвлүүлжээ. 1991-ээс 1993 онд 30 банк тусгай зөвшөөрөл эзэмшиж байлаа. Гэвч бүгд найрамдах Монгол ард улсын төв банкнд мөнгөний бодлого явуулах институционал дэд бүтэц, банкуудыг хянах хяналт, шалгалтын систем, арга туршлага хараахан бүрдээгүй байсан юм. Банкуд нь дундаа нэг баланстай байснаас үүдэн мөнгөний нийлүүлэлт тооцоо төлөвлөгөөгүйгээр өсч нийт мөнгө 1991 онд 77%-аар, 1992 онд 32%-аар, харин 1993 онд 227%-аар хяналтгүйгээр өсч инфляц 1992 онд хамгийн дээд зэгтээ буюу 325%-д хүрсэн юм. Ийм учраас Монгол банк 1992 оны 8 дугаар сараас эхлэн клирингийн тооцоог нэвтрүүлж, банкуудын их усврыг өөр хоронд нь тусгаарлаж, арилжааны банкнуудын үйл ажиллагаанд мөрдүүлэх зохистой харьцааг тогтоож, банкнаас олгох зээлийн дээд хэмжээг хязгаарлаж, захиргааны хэрэгслээр мөнгөний нийлүүлэлтийг зохицууллаа. Эдгээр арга хэмжээг авснаар 1993 он гэхэд Монгол банкнаас арилжааны банкнд тавих хяналтын тогтолцооны суурь бүрдэж эхэлсэн ч хожимдсан байлаа. Банкны системийн хүндрэлийн эхний шинж тэмдгүүд 1994 оны 3 дугаар улиралд илэрч эхэллээ. Энэхүү Монгол улс 1994 оноос банкны системийн хямралтай нүүр тулгарч, засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран банкны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр бэлтгэж 1996 оноос яралтай хэрэгжүүллээ. Энэ үед банкны тухай хууль, төв банкны тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуултын эрс шинжилэл хийсэн нь тус хөтөлбөр үр дүнтэй хэрэгжих үндэс болсон юм. Банкны системд төлөвшөх нөхцөл бүрдэж 1995 оноос төлбөр тооцооны систем ч шинжлэгдлээ. Монгол банкны нэгдсэн сүлжээнд арилжааны бүх банкны төвийг холбож 1999 он гэхэд банк хоорондын тооцооны гүйлгээг зөвхөн банкны төвүүдээр дамжуулан хийх клирингийн тооцоог хэрэгжүүллээ. Банкуд мөнгөн урсгалаа хянах, тооцох боломжтой болж, орон нутагт саатаж байгаа гүйлгээ бүртгэлийг хянах болж, их усргүй зээл олох асуудлыг талсан зогсоож, улмаар төлбөр тооцооны төв байгуулж, банкнууд төрийн сангийн газар, үн цасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийг санхүүгийн дундын сүлжээнд холбожээ. Эдгээр оролцогчид өөрсдийн төлбөр тооцоог бодит цагийн гормоор дамжуулах боломжтой болсон юм. 1999 онд голомт банк Mastercard Worldwide, 2000 онд худалдаа хөгжлийн банк Visa International компани гишүүн болсноор төлбөрийн картын үйлчилгээ Монгол улсад нэвтрлээ. Монголын банкуд 2002 оноос эхлэн интернетээр дамжуулж банкнд байгаа өөрийн нэрийн дансаар олон улс банк хооронд өөрийн данс хооронд мөнгө шилжүүлэх, төлбөр төлөх, үлдэгдэл шалгах зэргээр санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээг хийдэг интернет банкны үйлчилгээг нэвтрүүллээ. 2023 оны байдлаар Монгол улсын хэмжээнд цахим банкны нийт хэрэглэгчдийн тоо 800 мянгад хүрээд байна. Технологийн энэ дэвшил Монголын бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэхэд чухал алхам болжээ. Технологийн энэ дэвшлийн суурь дэд бүтцийг бэлтгэх ажлыг Монгол банк манлайлан зохион байгуулж, бодит цагийн гормоор төлбөрийн тооцоог гүйцэтгэх банкс нэртэй системийг ажиллуулж эхэлсэн юм. 2007 онд Global Financial Crisis хэмээн нэрлэгдсэн дэлхийн санхүүгийн хямрал нүүрлээ. Үүний хорвор шиг манай эдийн засагт ч төдөөдөлгүй мэдрэгдэж эхэлсэн юм. Тухайлбал 2006 оноос эхлэн банкны системийн хүндрэлийн дохиог өгч эхэлсэн бөгөөд 2007 оны төгсгөлд улаан түвшинд хүрсэн байна. Ийхүү макро эдийн засгийн төлбөрийн тэнцлийн хямрал Монголд эхэллээ. Үүнтэй зэрэгцэн 2008 оны сүүлээр банкны салбарт их усврын дутагдал үүсэж, Анод банкнд 2008 оны 4-р улиралд бүрэн эрх төлөөлөгч, Зоос банкнд 2009 онд эрх хүлийн авагч томилогдож, улмаар жилийн дараа буюу 2009 онд эдгээр банкуд дампуурлаа. Эдгээр улсын хурал 2008 оны 11-р сард банкнд мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн ч нийт эдийн засагт зээлийн тасалдал үүсч
зээлийн өсөлт саарлаа. Монгол банк хямралыг даван туулахаар шуурхай ажиллаа. Банкны төлбөр төргөн гүйцэтгэх чадварыг алдагдуулахгүй байх, гадаад валютын арилжааг дуудлага худалдаагаар гүйцэтгэх, мөнгөний бодлогыг эрс хатууруулах, банкнаас их усвар гадагшилж гадаад цэвэр актив богино хугацаанд төргөн буурсны улмаас үүссэн хүндрэл нь банкны хямрал өргөжөхөд хүрэхгүй байх бүхэл арга хэмжээг авч ажиллаа. Монгол улс санхүүгийн энэ хямралыг 2010 он гэхэд даван туулж эдийн засаг сэргэж эхэллээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт дэлхийн эдийн засгийн таатай боломж биднийг угтан 2011-ээс 2013 онд эдийн засаг хурдтай өсөх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Монголын эдийн засаг 2 оронтой тоогоор өслөө. 2012 он гэхэд уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүнд 21%, экспортод 91%, улсын төсөвт 21%, гадаадын шууд хөрөнгө оруулалтанд 81%-ийг эзлэх боллоо. Монгол улс олон улсын санхүүгийн зах зээлд оролцох хэмжээнд хүртлээр өсөж өндөөлөв. Банк аж ахуйн нэгжүүд 2012-оос 2016 оны хүртэлх хугацаанд олон улсын хөрөнгийн зах дээр 5 удаа, Монгол улсын засгийн газар 4 удаа бонд гаргаж их усөр бүрдүүлснээр гадны хөрөнгө оруулагчид арилжаанд идэвхтэй оролцсон нь хөрөнгийн зах зээл гадны хөрөнгө оруулалт сэргэж эхэлснийг давхар харуулж байна. Монгол улс зургасхан хугацаанд дэлхийн хамгийн хурдтай өссөн эдийн засгт улсын тоонд багтлаа. Монголын эдийн засаг дахь хэд халалт эхэлсэн юм. Бид 2010-аас 2023 оны хооронд нийтдээ 9.8 тэрбум $, бондыг олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргаж одоогоор 6.8 тэрбум $, төлөөд байна. Иргэдийн төлбөрийн картаар үйлчлүүлэх T-карт төсөл 2012 оноос хэрэгжих боллоо. Монгол банк банкуудтай хамтран банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээг байгуулж, бэлэн бус төлбөр тооцооны бие даасан тогтолцоог үүсгэсэн нь Монголын төлбөрийн системийн хөгжилд түүхэн дэвшил болсон юм. Үүний ачаар карт эзэмшигчид аль ч банкаар үйлчлүүлэх боломжтой болж, харилцагчдад банкны үйлчилгээ авахд амар хялбар болж таашаагдлаа. Удалгүй гадны төлбөрийн карт ил тавмгайлсан Монголын төлбөрийн картны зах зээл богино хугацаанд үндэсний T брендинг картаас бүрдсэн нь манай улсын төлбөрийн систем бие дан өргөжих чадвартай болохоо харуулсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирус COVID-19 халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг зарлаад байна. Улс орнуудыг энэ өвчний эсрэг авах эдийн засаг, нийгэм, улс төрийн арга хэмжээг улам чангатгаж анхаарал хандуулах ёстой болоод байгааг илэрхийлж байгаамаа. Бүгд найрамдах Хятад ард улсын Хобе мужийн төв 7 сая гаруй хүнтэй Ухаан хотод шинэ төрлийн вирус эрчимтэй дэгдсэнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд шинэ төрлийн энэ вирус нь үхэлд хүргэх хөнөөлт COVID-19 хэмээх шинэ төрлийн цар тахал хэмээн албан ёсоор зарлалаа. Улс орнуудыг аюулгүй байдлаа нэн яралтай хангахыг уриалж Монгол улс 2020 оны 1-р сарын сүүлчээс эхлэн хэсэгчилсэн хөл хорой тогтоосон юм. 2020 оны 3-р сарын эцгэхэд дэлхийн 100 орчим улс цар тахлаас сэргийлж хилээ хаалаа. Хэдий хэрэг хугацаанд үргэлжлэх нь мэдэгдэхгүй энэ гинтийн явдлаас болж дэлхийн улс орнуудын эдийн засгийн үзүүлэлт огцсон монож бүхэл нөөц боломжоо шавхаж эхэлсэн. Монгол улс ийхүү санхүүгийн 4 дахь хямралтайгаа нүүр туллаа. Дэлхийн нийтийн цар тахлын хүнд үеийг даван туулахтай зэрэгцэн олон улсын харилцааны хурцдмал байдлын улмаас шин сорилттой нүүр тулсан ийм амаргүй цаг үед байна. Энэ нөхцөл байдалтай уялдуулаад багц авч хэрэгжүүлсэн санхүүгийн арга хэмжээний нэг хэсэг нь бол энэ зээлийн бүтцийн өөрчлөлт, хойшлуулалт. 2020 оны эхний хагаст Монгол улсын эдийн засаг хасах 4.6%-аар агшсан нь сүүлийн 20 жилд тохиолдоггүй муу үзүүлэлт байлаа. Хөл хорооны үед цахим технологийн орон зай нэмэгдсэн юм. Цахим орчны боломжууд үйлчилгээний шин төрлүүдийг үүсгэснээр хэрэглэгчдийн дасал болж санхүүгийн цахим үйлчилгээний шинэ хэв шинжийг бидэнд авчирчээ. Технологийн шинжилэл дэлхийд даяар эрчимтэй явагдахын хэрээр Монголын банк санхүүгийн салбар цахим шилжилтэнд идэвхтэй оролцож эхэллээ. Цахим технологид оруулж байгаа хөрөнгө оруулалт чиргээд хэрэглэгчийг татах, сэтгэл ханамжинд эергээр нөлөөлөх, зардлаа хэмнэх чухал үзүүлэлт болсоор байна. Цахим технологиор суурилсан банкуудын аппликейшн интернетэд толбогдох боломжтой бүхий л төхөөрөмждөр ажиллах болсноор өнөөдөр Монголд цахим мөнгөний зөвшөөрөлтэй компаниуд өргөжин
финтек компаниудын хэрэглэгчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдсэн. Улсын хурлаас 2021 оны 1-р сарын 29-ний өдөр банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах шаардлагыг банкны нийт гаргасан хувьцааны 20%-аас идэхгүй хэмжээний хувийг эзэмших шаардлагыг тогтоосон. Монгол банк банкны салбарын реформыг 2018 оноос эхлүүлж банкны засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулахаар хэд хэдэн чухал алхам хийсний нэг нь банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох шийдвэр байлаа. Төрийн банк, Голомт, Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банк олон нийтэд анх удаа хувьцаагаа гаргаж, компани хэлбэрээ нээлттэй хэлбэрчилжүүлснээр хөрөнгөний зах зээлийн үнэлгээ 2 дахин өсөж 2023 оны эцэст эдгээр банкны хөрөнгө оруулагчид 73,000 гарч, анхдагч зах зээлээс 478.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн юм. Монгол улсад банк үүсэн байгуулагдах үеийн чигүүрэг 100 жилийн уртад өргөжин төгөлдөржиж, өнөөдөр Монгол банк, Төрийн институт, эмиссийн банк, мөнгөний бодлого тодорхойлагч, банкны салбарын зохицуулагч байгууллага, санхүүгийн зуучлагч, гадаад валютын нөөцийг удирдагч, Эрдэнэсийн сан гарвжуулан хадгалах, олон нийтэд санхүүгийн боловсрол олгогч, зээл санхүүгийн мэдээллийн санг хариуцах зэргээр улс орны нийгмийн эдийн засгийн хөгжилд голлох үүргийг гүйцэтгэж байна. Банк 2 шатлал систем шилжснээр хэрэглэгчдэд хамгийн ойр хүрэх үйлчилгээ технологиудын анхдагч байж, хөгжлийн хувьд олон улсын түвшинд хүрч, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт, ногоон хөгжилд хөтлөх хариуцлагатай үүрэгт түүчээлж байна. Монгол орн одоогоос 100 жилийн өмнө асар богино хугацаанд баартар, зоос, цаасан мөнгийг дамжин үндэсний банктай болж, гадаад худалдаагаа өргөжүүлэн мөнгөний бодлогоо биедан удирдах, гадаад валютын нөөцөө арвижуулан, банк хооронд болон олон улсын төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэж, олон улсын хөрөнгөний зах зээлээс мөнгө босгон, хэмэл оюуханыг ашиглан цахим мөнгө цахим банктай болтлоо үсрэнгүй хөгжижээ. Монголын банкуд өдгөө дэлхийн ертөнцийн хөгжилтэй мөр зэрэгцжээ. Бидний туулж өнгөрүүлсэн энэ 100 жил бол хамтдаа бэхжсэн 100 байлаа.